Энэ удаагийн бичлэгтэй маань Woo TV сууг видео стриминг үйлчилгээ хамтран ажиллаж байна. Хичээл номонд харчихсан уу, сургууль соёлоо төгсчихсэн үү, ойрдоо дандаа л гадаад кино яриад байгаа. Энэ удаагийн дугаар чамлахааргүй чанартай игдсэн Woo-гийн 29 дахь original series Woo Team болон Ilmax Production-ы хамтын бүтээл Тусгал гэх нэртэй сериалыг ярьж өгөхөр онцоллоо. Ингээд гол үйл явдал руугаа орцгоё. Та хүүхдтэйгээ хизээ хамгийн сүлд уулзсан бэ? Тэр үед хүү танд төвшөртэй юм шиг санагдсан уу? Хүүхдтэйгээ хамгийн сүлд хизээ уулзсан бэ гэж мөрдөгчд нэг ахыг байцаагаа сууж. Тэр өглөө бид хамтдаа өглөөний цай уусан. Тэр үед танд хүүчин төгшөртэй юм шиг ажиглагдсан уу? Энэ ах хүү дотоод иргээх сургуулийн захирлын албан тушаалыг аждаг бөгөөд түүний ганц хүн ор мөргөө алга болчиход байгаа гэж. Үзэгдэл солигдож дотоод иргээх сургуулийн сонсогчид шөнийн цэнгэний газар танхаарч үүмэн дэгдэлэгсэн эргээд тус сургуулийн захирал болон багш нар хуралдаа суужуулаа. Яг үнэндээ юу болсон бэ гэвэл сонсогчид насан туршаагүй хүүхдийг хөл бусаар ажиллуулж байна гэсэн шуурхай дуудлага аван шөнийн цэнгэний газарт очиж тухайн омдлыг шалгаж явах үеэр сонсогчид маань хэрэг зөрчил гаргасан иргэдэд шаардлага тавьж байгаад нөгөөд нь шаардлагыг хүлээж авахгүй байснаар ийм хэрэг явдал үүсчихлээ. Хууль сахиулах хүмүүс чинь өөрсдийг нь доромжсон ч үл хайрхан хуулийг сахиулах ёстой хэцүү ажилтдаг хүмүүс. Энэ явдлын гол хэргийн эзэн Хэнгэргийн төхөөр нь сайхан бэлэг гэдэг баг л Монгол Макаров юм баху. Сайхан бэлгийн аав нь том хурандаа ажээ бүр дотоод иргээх сургуулийн захирлын сайн найз юм байна. Хүүхдийн хэргийг зохицуулах гэж захирал дээр ирээд яриа сууж байна. Хамгийн ихэнд хүүгийн талаар мэдүүлэг өгч байгаа хүн бол манай дотоод иргээх сургуулийн захирал шүү дээ. Хүүн одоо хүртэл олдоогүй байгаа ажээ. Найзтайгаа уулзсны дараа захирал ах эмгэн явж исэн мөрөнгө сургуулиас хасах тушаал гаргалаа. Нөгөө шөнийн цэнгэний газарт болсон хэрэг хамтл явж исэн болохоос ямар ч гэмгүй хүүхдүүдийг хэлмэгдүүлээд сургуулиас нь хасаж байгаа юм уу та. Та бүгдийг мэдчихэл байгаа шүү дээ. Яг үнэндээ тэр чинь багш нь ойлгож байна, мэдж байна. Тэгээд бас хажуугаар нөгөө бичлэгч нь түмэн төгөөд ерөөсө болж өгөхгүй. Хурандаагийн хүүхдийг зүгээр үлдээгээд гэмгүй хүүхдийг оронд нь хяргачдаг яасан хүн зурталтай юм те. За ингээд цаг хугацаа өмнөх 7 хоног руу шилжлээ. Дотоод иргээх сургуульд гардан байлдааны хичээл орж байна. Сайхан бэлэг гэж нөгөө нөхрөөс бусд нь хичээлдээ сууж байх юм аа. Багш нь ингэж байгаа. Нэг үхрийн эвэр дөргивөл 1000 үхрийн эвэр дөргиноо гэдэл. Сайхан бэлэг хичээлээ таснаас болоод ангийнх нь нийтээрээ шийтгэлв. Дотоод иргээх сургуулийн сонсогчдод сургуулаа төгссөний дараагаар хамгийн их хэрэг болох зүйлийн нэг нь яалтчгүй сахилга бат бас хариуцлага үлдэх чадвар юм. Тэр чадруудыг суулгах гэж багш нь ингэж шийтгэж байгаа юм байлгүй дээ. нэг үхрийн эвэр дөргивөл гарт бол шид. Сонсохгүй наа. 1 2 3 Ангаараа шийдгүүлээд гарч иртэл нөгөө алдарт цууд сайхан бэлэгч нь ангидаа ноогороо дунтаад үчидэв. Гэхдээ тэгээ тэрийг нарсан хин хүний л уур хөргөлүүдээ тэгснэ мөрөнгө очоод шаардлага тавихад нь сонсч байгаа ч юм алга. Сайхнагийн яаж бие авч байгааг харсан ангийнх нь сайхнаа гойд гарын 5 салаа бов идүүлэхэ шахлаа. Гэхдээ тэгээ багш нь орж ирж зогсов. Манай ч одоо 4-р курс юм болохоор дадлага хийх өдөртөмжөө хүлээн авцгаав. Мэргэжлийнхээ дагуу цагдаагийн хэлтсүүдээр хоригдож дадлага хийдэг юм байна. Мөрөн маань гэртээ ирээд хөөхөн хоёр дүүдэд хоол хийж өгөөд гэр бүлээрээ жаргалтай суужуулаа. Хоёр дүүгээ үгэнд орвол өдөр болгон шарсан дахиа хийж өгнө гэ. Гэхдээ тэгсэн ээж нь жаахан халамц зүгэрт орж иж байна. Ээж нь явхтээ мөрөнгөөр их бахархдаг юм байна. Угаасаа л мундаг хүүхдэрээ хинж бахарахгүй байх үү те. Харин энэ үеэр нөгөө сайхан бэлэгчин согтуу охин гэртээ авчихсан байлаа. Нөгөө охин зүгээргүй сайхнаа үдэж хоргоогоод сайхнаа харин нүрэ өгсөнгүй. Уг нь сайхнаач тийм муу хүүхд биш ч юм уу да. Энэ согтуу охин чи хар багийнх нь найз юм байна штэ. Согтуу охиных нь найз гээд бас гарууд тасарчихсан байхад нь орхиод явчихжээ. Тэгээ сайхнаа очиж авсан ээж. Өглөө болж аав сайхнагийн дэрчсэн нөгөө охиныг нь хараад дундууцнаа. Ядаж байхад дадлагтай гэдгээ тагмарчихсан нь хоороод байж байгаа юм. Яарад дадлага дээр очиход мөрөн аль хизээний ирчихсэн хүлээж байлаа. Дадлага чиглэлээ. Манай хоёр болохоор номин гих эмхтэй мөрдөгчөнд доор үйлдвэрлэлийн дадлага хамгаалахаар болов. Хамгийн ихний дуудлага гэсэн чинь эзэнгүй эмхтэй цогц нэг барилгаас олцсон ажээ. Ховрогч нь 23 настай эмхтэй цогц болон хэргийн газрыг дадлагдагч хоёр маань ажаад байж байлаа. Гүй нөгөө сайхан бэлгийн чинь дотор нь ухаанадгүй. Дараа нь мөрөн найзгаа тайвшруулад хөөхөн яриад авлаа. Өдрийн явдал санаа зовоод ирэхгүй дээ. Анхандаа бүгд л ийм байдалд ордог гэж ахмад хэлчихлээ. анх удаач биш л дээ. Сайхнаа багасаа л аавыгаа дагаж явдаг байсан болохоор тийм газруудыг зөндөө харсан аж. Тэгээ манер чи одоо ерөөсөө цагдаа болох хүсдэггүй байсан юм байна шүү дээ. Аав нь хүчээр сургууль төгсөн аж. Гэхдээ тэгээ яг хөтэ манай хоёр маань хөөхөн хоорондоо ойлголцоод сайхнаа бүр тагж хичээлээ таслахгүй байл амт өгөөд амжлаа. Гэхдээ дахин нэг яаралтай дуудлага ирж манай цэнгэний газар очив. Дуудлагын агуулга нь болохоор насан туршаагүй охиныг хууль бусаар тайчгчаар ажиллуулсан гэсэн байв. Очоод нөхцөл байдлаа танилцтал охин гэрийнхэндээ хэллгүй нууцаар тайчгчаар ажиллаж байсан байна. Тэрийг нь мэдсэн ээж нь цагдаад дуудлага өгсөн аж. Манай хоёрыг хариуцсан ахлах дуудлага өгсөн хэдтэй ганцаарчж уулзахаар боллоо. Манай хоёр нэг хөөрхөн кассан дээр ээжигээ эрхийг хүлээж өгөх төчгөл үлдв. Гай болж нөгөө сайхнагийн тоноод өгдөг багын найз нь энд тайчгчаар ажилладаг юм байна. Нөгөө охины үйлчлүүлэгч нь болтой нэг гүзэт ах тэр охиныг орлоод амар зайг нь үзүүлдэгвэ. Гэхдээ тэгээ тэрнээс нь болоо сайхнаа тэрхүү ахыг эхэл зогсноор хэрэг явдал буруутаж мөрөн маань сургуулиасаа өгсөн юм байна. Аль эсвэл ахын нар авч ярих уу?
Яасан? Хилээ зэлгэсэн юм. Тэр их чиг дуудаад штэ. Цагдаагийн ажил хийхийг хүсдэггүй сайхнаа үлдэж харин мөрөн төгс хэрэггүй болох ч гэжтэй. Хэлмэгцэн мөрөн маань сургуулийнхаа цагирлаар очиод ингэж байгаа. Суудал. Танаас гооч. Би хурандаа автаа байсан бол хөөгдөх байсан болов. Даанч бүр сонсохыг хүссэнгүй. Шудраг усыг заадаг байсан газар ийм муухай бурангүй байна гэж болно гэж үтэй. Мөрөн маань ангийн нөхд минь яасан юм бэ гэхэд 90 шир зугаад юу ч хэлсэнгүй. Сайхнаа уг нь аавда мөрөн ямарч буруугүй та загралтаа уулзаад мөрөн буруугүй гэж хэлээд өгөөч гэж гуйсан юм байна штэ. Гэхдээ тэгсэн аав нь ганцхан хүүгээ бодоод л ярьсан байгаа юм да. Сургуулийн захирлын хүү алга болоод 2 сар өнгөрчөө. Хэрийг мөрдөж мөрдөгчин захирлын сурагч юм байна л да. Хөлбөмбөг 2 сар боллоо шүү дээ. Гү ядч. Амьд мэд гэдгийг дуулчихдаг болч. Миний хэр бол тэр найзууд нь ч юм уу ангийнх нь ямар нэг юм мэдчихэж магадгүй юм шиг санагдаад байна. Энийг сонсоод захирал нэг санаа төр бололтой мөрөн дудлаа. Захирал мөрөнгөөр хүүхдээ айлах гэж байгаа ажээ. Хэрэг хүүгийнхэн сургыг гаргаж өгвөл буцаад сургуульд нь оруулаад бүр хүссэн ажилд нь оруулаад өгье гэж байна. Мөрөн маань сонсоо шууд татгалзлаа. Мөрөн маань ээждээ сургуулиасаа өгцнөө хэлэлгүй яг хичээлдээ явж байгаа юм шиг гэрээсээ гараал явдаг гэж. Таньдаг ах дээр ирээд ажиллагуулаа. За тэгээд хүргэлтээр ажилладаг боллоо. Хэдхэн сарын дараа сургуулаа төгсөөд амьдралын жигдрэх гэж байсан мөрөнгийн амьдрал маань 300 жанкараад зэрэгж байгаа юм. Энэ үеэр сургуулийн захирал ах өөрөө хууль бус юм хийгээд байгаа юм да. Хуурамч бичүүгээр нь таваатж байгаа шиг. Жинхэнэ хуурамчны ялагдахгүй л гэж байна. Сургуулийн сайхныг гадуурхастай. Сайхны уг нь мөрөнтэй уулзчих гээл даанч мөрөн маань юу гэж болцоотой. Гэхдээ тэгсээр мөрөнгийн маань хүргэлт хийдэг дахиад захиалан барин уулзлаа. Сайхнаа бүр өөрийн хүсэлтээр сургуулиас гарах өргөдлөө бичгсэн гээд уг нь ойлголцчих гээл ихэд үзэж байна. Гэхдээ одоо тэглээгээд юу ч өөрчлөхгүйгээс хойш мөрөнг яах юм бэ л гэлээ. Ажлаасаа буцаад гэртээ ирж явахдаа мөрөн маань их юм бодлоо. Тэр дундаа захирлынхаа саналыг ч бодолцлоо. Гэхдээ нөгөө захирч мөрөнгийн гэрт ирчихсэн ээжтэй нэрээ хөөрөө хийгээд байж байна. Дараа нь бүр мөрөн гэртээ дагуулж ирээд хүүгийн талаар ярьж гарав. Манай мөрөн ятгасаар мөрөн ч зөвшөөрлөө. Захирлын хүү болохоор 10 жилийн сургуулийн ахлах ангийн хүүхэд. Түүний төлөвлөгөөр бол мөрөн хүүгийнхэн сурч байсан ангид шинэ хүүхэд болон шилжиж орох юм байна. Тэгээд хуурамч хүчүүгээр нь бүрдүүлээд яваад байсан байх л дээ. Ингэж мөрөнгийн маань мөрдлөг эхлэв. 10 жилийн сургуулийн эхний өдөр эхлэвэ. Ангидаа ороход нэг охин унтчих гээд л охиныг бэртэхгүйгээд мөрөн нэмнэ нь боллоо. Тэр охиныг Сарна гэдэг өгөө захирлын алга болсон хүүгийнх нь найз зөх юм байна. Тэр хоёрын сонирн байдалтай байгааг нэг хүү харчаад буранктж гарлаа. Найз залуу нь алга болоод хоёрхан сар болж байгаад арайчтай шинэ найз залуутай болчоогүй илгүү дээ. Тэгсэн ангийн хүүхэд нь орж ирж буранктод байсан гарын ангиасаа өөлөө. Энэ буранктой хүүг итгэл гэдгээ. Одоо тэгэхээр өөр ангийн хүүхэд орж ирчээд азарлаад байсан юм уу да хайшин. Нөгөө азаргач нь мөрөн цохиод авлаа. Тэгээд зодон хийсэн хоёр багшийн өрөөнд дуудагджээ. Тэр хоёрыг шууд асран хамгаалагчийг дуудаглээ. Мөрөнд маань одоо дуудах хүн байхгүй штэ. Тэгэнгүүтээ сайхан бэлэг найзгаа дууччихж. Тэгээд сайхнаа найз нь мөрөнгийн ах нь болж багштай нууцлаа. Сайхнаа ч юм да сайн болохоор жүжиг тавьж гарлаа. Боломж гарсан дээр нь ахан дүүгээ сургана гэд багшийн нүдэн дээр хидэд тусаад чайж байх шиг. Битэн номын өргөнд зодоо хийгээд ой. Хөөе. За байж гараа. Эхлээд би яриагаа дуусгаадах юм. Тайр мөш. Ингэж арай гэж хоёр найз аргалав. За тэгээд дуудсан юм чинь хамаг хэрэг явдлаа сайхнаад ирвэ. Хоёулаа нийлээд төлөвлөгөө гаргаад ажиллагаанд орлоо. Энэ үеэр Сарнаа найз залууга бодоод л өж байна. Энэ хоёр их гоё үерхдэг байсан юм байна л да. Романтик гэж нууцаар цонхоор ордог ч байх шиг. Бараг Ромео Жюлиет юм уу да энэ хоёр ч удаа. Чи юу хийж байгаа юм бэ? Чамтай уулзах гээд. Тэгээд авирдаг нь яаж байгаа юм? Өдрөөс өч харин чиний оц холбогдохгүй харна. Хүрээд ирлээ. За тэгээд мөрөнгийн маань шинэ ангид биеийн тамир хичээл орж байна. Мөрөн маань өөрийн гэсэн мөрдлөгөө явуусаар л үлээ. Ангийн даргаасаа ил тутаг тодруулаад хитэн зүйлийг мэдж авлаа. Сарнаа болохоор сургуулийн захирлын охин ажээ. Захирлын хүүг Сарнаатай үерхдэг багт хамгийн дургүй байсан хүн нөгөө зодон хийдээс нь итгэл ажээ. Сарнагийн гэр бүл яах вэ? Итгэлийн гэр бүлтэй их дотн байдаг бөгөөд багын нэг товчны найзууд юм билээ. Мөрөн бас нууцаар Сарнаг тандаад Сарнаа итгэл хоёр бие биенээсээ холддоггүй. Булан эргээд л хамт сууж байх юм. Тэр хоёр хамт торт аваад харьлаа. Өнөөдөр итгэлийн ээжийн төрсөн өдөр аж. Тэгээд Сарнаа ээжтэйгээ хамт төрсөн өдөрт үргэлжсэн байлаа. Итгэлийн ээж аав хоёр нэлээд маргалддаг юм болоо да гэмээр хоорондоо маш муухай харьцнаа. Яасан. Миний байгаа байдал чамд таалагдахгүй байна уу? Би чамаа зөвөр байгаагаар л бай гэж штэ. Өөрийнхөө л бай л да.
Энэ ширэн цууга бүх хүнийг тавгүй болгоод Сарнаач одоо ээжийнхээ дохиогоор итгэлийг аваад гарлаа. Хүүхдүүд гарсны дараагаар хэрүүл үргэлжлсээр л хамтдаа ингэж дарамттай амьдарч явахаар учруулчихвал юм бах та. Сарнаа хөөрхөн итгэлийн сэтгэл санааг өргөх гээд юм ярьж гарлаа. Итгэлд ээж аавынхын байдал их хүн дээр тусдаг ажээ. Ямар сайндаа Сарнаагаас яах вэ гэд асууж байгаа юм. Сарнаач найзаагаа тэврээ тайвшруулж байна. Тэр хоёр тэрвэлтгийг мөрөн харчгаад ажиглаж байв. Хоёр ээж нь хоорондоо ярьж байна. Итгэлийн ээж нөхрийнхөө араар явдаг юм биш. Бүрэн сайхнаад ирснэ. Чи надад энэ хэрэг дээр туслах өдр гэж байгаа. Чи Сарнаатай дотносоо гэж аавна. Нөгөө сайхнаа чи харин би ёстой эмэгтэй хүмүүсийг ойлгодог юм аа л гэж байна. Мөрөн болохоор хайрын гурвалжингаас хойш нэг юм болсон гэж бодоод байдаг. Зөв таамаглаж байгаа юм болоо да. Ийм баянтайгаар тусгал олон ангит киноны 3 дугаарыг дуусна. Өсвөр насны гэмт хэрэг, нууцлаг эдрет драма жанрын тусгал олон ангит кино та бүхэн төрүүлж үзхийг хүсвэл Woo Home платформын Woo Original зэснээс хүлээн авч үзээрэй. Кино маань 7 хоног үрийн пүрэв гарагт шинэ 2 анги орох юм байна шүү. Харин даваа олон бигмэр гарагт боловсрол телевизээр оройн 20 цаг 30 минутанд та бүхэнд хүрч байна. Байсан бэлгүй тань үзсэн. Ганцхан алдаа гаргахтал юу болж байгааг харж байгаа байз. Би ч дахиад авах болж. Чи дут. Энд юу болоод байгаа? Цаадлаа. Сонсогч мөрөв. Би сонсогч мөрөв. Тушаал биелүүл. Би нэг л ойлгосонгүй. Захирлаа. Энд чи юу болж байгаа юм? Би төгч юм алдаа гарахгүй. Би танаас гойж. Ганц удаа. Надад амнаас ч илүү хайлтдаг ганц хүү би. Даач орсоггуулаад өдөн 2 сар өнгөрчихлөө. Чи миний хөөцөөр гаргаж өг. Шинэ сургуультай тавтай морь. За баярлалаа. Миний бодлоор англи хамт олон найз нөхдөд нь ямар нэгэн нууц байхад байх шиг. Гэхдээ цагтаа нар хүртэл хайгаад болохгүй байгаа хүнийг би яаж болох юм бэ? Нэг залуугаас болж бүх амьдралаа алдчихсан юм шиг ажиллахаа болж үз. Би нэг имийг баталгаатай мэдж байна. Хүү маань амьд. Хүү болж авчираад хэргийг хүлээлг. Бидний хэрэг баяртай хайж байгаа хүнтэй холбоотой байж болдог үзмэсэж хэлж байгаа. Хаана гож мэддэхгүй алга болцсон. Тэглээч тулга хоёлынгаар нийгэм хийлгэж яах. Энэ хэргийн талаар дуудлага өгсөн дугаар нь тулгын нэр дээр бүртгэлтэй байдаг тухай.